Үнэндээ Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгчтэй үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн нэг дугаар хэлж байна. Үзэгч та бүгдийг азийн тэнгэрээвэх болтугай. За ингээд дөрөвдөгийнхэн тохирд анхаарлаа хандуулцгаая. За үзэгч та бүгд гэрийнхэн ойролцоо үндэсний лотерей гэсэн хаягтай, хаяг барьжтай ямар нэгэн том худалдааны төв үйлчлэгийн төвүүдээр манай салбарууд байрлаж байгаа. За тэргүй салбаруудаар та бүгд үндэсний лотерей гэсэн хуудасаа худалдан авч бөглөөд азаа үзэх боломжтой 2-р 4-р хагасаа өдрийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас гардаг үндэсний лотерей нэвтрүүлгийг сонгоорч боломжтой юм аа. За та бүгд тэгээсийн хооронд 4 тоо сонгосон байх ёстой. Сонгосон 4 тоод энэгүй 3 машины аль нэг дээр гарч ирэхэд та бооцоогоо 500 дахин, 1000 дахин, 2000 дахин үржүүлэх авах боломжтой юм аа. За тэгэхээр бооцоо гэдэг нь та бүгд хэдэн төгрөгөөр оролцсон, доотлон 500 төгрөгнөөс дээш хэдэн ч төгрөгөөр оролцож бодно. Тэргүй оролцсон мөнгөнд дүнгээ бооцоо болгон өсгөө авах боломжтой гэсэн үг байгаа. За тэгэхээр та бүгд тэгээс өсгийн хооронд 4 тоо сонгоноо. За өөрийн азийн гэсэн өөртөө аз авчрах, амьдралаа өөрчлөх боломжийг бас авчрах өөрсдийн азийн дугааруудаар оролцох боломжтой. Нэг тасалбараар та бүхэн 3 тохирол зэрэг оролцож чинь гэсэн үг. Энэхүү 3 онжиромжлол өөр өөрсдөөс онцлогтой байгаа. За бүгд хамтдаа азийн дугааруудаа цогцолтой харцгаая. За 3 дугаар зэрэг онжиромжлон дээр 5 8 8 4 гэсэн азийн дугаар гарч иржээ. 5 8 8 4 5884 5884 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. Ингээ та бооцоогоо 500 дахин үржүүлэх авах боломжтой болж байна. За 2 дугаар зэрэг онжиромжлон дээр 3871 гэсэн азийн дугаар гарч иржээ. 3871 3871 гэсэн азийн дугаар байна. За ингээ та бооцоогоо 1000 дахин үржүүлэх авах боломжтой болж байна. За үргэлжлүүлээд 1-р зэрэг онжиромжлон дээр 3396 гэсэн тоо гарч ирсэн байна. 3396 3396 гэсэн азийн дугаар байна. За ингээ та бооцоогоо 2000 дахин үржүүлэн авах боломжтой болж байна. За үргэлжлүүлээд 6 дэгэн тохирол анхаарлаа хандуулцгаая. Тэгээсийн хооронд та бүгд 6 азийн гэсэн цифрээ сонгоод оролцох боломжтой. За тэгээд 500 төгрөгөөр оролцох боломжтой та бүхэн. За оролцоод энэхүү давцсан дээр эхний 2 тоо таарснараа та 1500 үргэлжлүүлээд таарснараа 150,000 150,000 сая 500,000 зургуудаа таарснараа 6 тоо таарснараа та 50 сэрүүний асан болох боломжтой болж байгаа маа. За хамгийн ихний азийн дугаар 7 гэсэн тоо гарч ирлээ. 7 гэсэн тоо гарч ирлээ. За гайхалтай 2 дахь азийн дугаар мөн адил 7 гэсэн тоо гарч ирлээ. 7 гэсэн тоо гарч ирсэн байна. За ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. Тэгээсийн хооронд та бүхэн тоогоо сонгохдоо 6 та зургуудаа ижил байж бодно. Ягаад гэвэл нэг цифрний 6 шиг байгаа. За 3 дахь азийн дугаар 9 гэсэн тоо гарч ирлээ. 7 9 ингээд та 15,000 төгрөгийн азтан болж байна. 15,000 төгрөгийн азтан болж байна. За яг энэ байрал тараатын дугаар азийн дугаар тань таарах хэрэгтэй гэдэг та бүхэнд сануулъя. 4 дахь азийн дугаар 4 гэсэн тоо гарч ирлээ. 7794 7794 ингээд та 150,000 төгрөгийн азтан болж байна. За ингээд үргэлжлүүлээд 5 дахь азийн дугаар мөн адил 4 гэсэн тоо гарч ирж байна. 4 гэсэн тоо гарч ирж байна. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 7794 сая 500,000 төгрөгийн азтан болж байна. За 6 дахь азийн дугаар тэг гэсэн тоо гарч ирлээ. Тэг гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. 7794 тэг 50 сая төгрөгийн азтан болж байна. За эхний тоонууд зурсан байвал сүүлээсээ та тулгаан харах бас боломжтой гэдгийг маш сайн мэдж байгаа хаа. За үргэлжлүүлээд 642 анхаарлаа хандуулцгаая. 1-с 42-ийн хооронд азийн дугааруудыг та бүхэнд манай зурлагч минь харуулж байна. 1-с 42-ийн хооронд азийн дугаарууд бүгд байршсан байгаа гэдгийг харуулж байна. За ингээд тоглолтод оролцоод үзэгч та бүгд 120 сая төгрөгийн үндэсний лотерей нэвтрүүлгийн 642-ийн тохиролд оролцож байна. 1-с 42-ийн хооронд та бүгдийн сонгосон 6 тоо байрал дараалал харгацахгүйгээр энэхүү давцан дээр гарч ирснээр та азтан болох боломжтой буюу 120 сая төгрөгийн азтан болох боломжтой юм аа. За хамгийн ихний азийн дугаар 3 гэсэн тоо гарч ирлээ. 3 гэсэн тоо гарч ирлээ. За үзэгч та бүгд үндэсний лотерей нэвтрүүлэгтэй хамт байхыг хүсэх юм бол 2-4 хагасаа өдрийн 17 цагаас үндэсний лотерей төв офс буюу туулд рестораны чанхуур талд ирж зочноор оролцох боломжтой. Бид хүн 17 цагаас нэвтрүүлгээ бэлтгэхээр үзэгч та бүхэндээ 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас үзэгч та бүхэндээ хүргэдэг билээ. За ингээд 2 дахь азийн дугаар 20 гэсэн тоо гарч ирж байна. 320 За 3 дахь азийн дугаар 19 гэсэн тоо гарч ирсэн байна. 19 гэсэн тоо гарч ирсэн байна. 320 19
За 4 тоо таарснараа та 20 өдрийн хацсан болох боломжтой. 4 хацын дугаар 42 гэсэн тоо гарч ирлээ. 3 20 19 42 байрал дараад харгалцахгүй. Тийм болохоор та бүгд нийт үндсэн 6 тоо, бонустойгоо нийт 7 тоог тэсийн ядан хүлээж байгаа хаа. За 4 хацын дугаар 2 гэсэн тоо гарч ирлээ. 3 20 19 42 2 гэсэн хацын дугаараар гарч иржээ. За ингээд та 900 мянган төгрөгийн хацсан болж байна. За 6 дахь хацын дугаар 120 сая төгрөгийн хацын дугаар гарч бэлэн болсон байна. 6 дахь хацын дугаар 34 гэсэн тоо гарч ирлээ. 3 20 19 42 2 34 гэсэн хацын дугаараар гарч ирлээ. 3 20 19 42 2 34 гэсэн хацын дугаараар байна. Ингээд 120 сая төгрөгийн хацсан болсон бол бонус тоо маань 24 гэсэн тоо гарч ирсэн байна. Бонус тоо маань 24 гэсэн тоо гарч ирсэн байна. Үндсэн 6 тооноос та бүгд бонус тоогоо оролцуулаад хэрвээ зөрсөн байвал бонус тоогоо оролцуулаад хацсан болох боломжтой. 3 20 19 42 2 34 бонус тоо маань 24. За ингээд үзэгч та бүгдийг азын тэнгэр байсан гэдэг итгэлтэй байна. Азыг атгандаа. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей.